үнэхээр сайхан аялал болж байна. За усан аялал бол маш сонирхолтой юм байд юм байна. Бас энэ хантаж юу гэж аюулгүй байдлаа маш ангахгүй болвол энэ рүү нэг жолиочих юм бол ер нь олдохоргүй царайт. Наад чи хаалганы нугасвал бүр хэрэг болохгүй. Би бол усан нугас гэхдээ хаалганы нугас гэж хэлээд байна. Toyota-гийн даанд 200-гийн юу ч гэдэг баатар байна. Эгийн голын хэлэн тойронд иг үүрийн гол нь болохоор хамгийн гол нь алдартай нь тул, зэвг, хадран гэсэн загсуудаар алдартай байж байгаа. Сая бид нар болохоор зэвг загснаас нэгийг барьсан. 50 нь яатсан байна. 50 тий. Зэвг загсаас нэгийг барьсан. За тэгээд эцсийн загс харин динок гэж хориглог өгөх хэрэгтэй. Хориглог. Тий, динок энэ төр олдвол за холны хувьд бол барьж болохгүй, барьсан ч гэсэн 6 ахуулаад тавих тийм дүгнэлтэй. За тэгээ бид нар бол тул мол барьж гэсэн тийм баг зэвсэг угаасаа байхгүй. За би бол загсны дэгээ юм өгчөөд гараад ирсэн. Замын энд нэг явж байгаа хүн тэгээд тийм шиг байна. Алтуугийн сайд бол огт загс сонирхдаггүй. Огт загс барьдаггүй гэсэн. Тэгээд тийм болохоор тийм байхтай юу яасан бэ? Хана энэ дараагаа юу хийх вэ? 근데 많이 보라. 많이 잡아줘. 그래도. 우리는 장고 먹고 가지고 장고에 혼자 앉으면은 장고에 훑어야. 여기서 뭐라는 거 어서 있지. 작스다 싸. 나 도쳐 놓을까? 이 나르지 지금. 우르크들 놓을까? 사람 한번 보고 싶지. 우르크. 아 디스코 있어. 또 떠거라. 오르고. 자, 이거 나셔. 무서워. 무서워 탔다 가지고 자. 숏 탔다 한데 요러고 데려가자. 무슨 데는 비지도 않고. 비지는 데리서 진짜 가면서 이내는 그죠? 때문에. хоёрын загсалж явна гинэ. Мөсөн дээр, соолгон дээр суугаад үлдэж өгдгийн даваан дээр архиа сууж үзсэн. Фич явах юм байргадахгүй байна. Бүгдээрээ хоёулаа энэ ингэсгээ явъя гэж эзэн чинь нэг жичгэн юм. Чепаком өгч юм гинэ. Тэгэхээр амрын 100 г энэ хийчихэд тавьчихсан чинь эсвэл дан хоёулаа тэгэл 3 шидэл явъя буцъя гэжсэн чинь. Загаснууд өнгөөс алхаа хийчих юм. Зөндөө олон загс өрөөд. Замаа алдтал байраад. Гэсэн чинь нөгөөдөл нь гарч ирсэн загснууд хоорондоо ярьж юм. Сая муу чапакын дээр холигтуулсаа 100 г мөгөө тавьж яах гэхээр нь хуусцсан чинь байдгүй байсан. Адуулаа гэж. Эрişig одоо. Өтөр тавиалгаа өмхөөл. Одоо 100 г татуулахгүй тавиад өмхөөл. 100 г зураг энэ дээрээс гараад байгаа юм болоо. 50 магадгүй 100 г гэж бодоод. Би цаан юм авч гараагүй л. Юм авч гарсан 100 татуулаад тавих л үлээ. Үй нэг ундаа шиг юм авч гарч ирсэн. Ам санган нэг. Хан сундаа байгаа шүү дээ. Миний ундаас нь өөр юм. Хамын тэр юу карас нэг ундаа аваад чи. Хамын ундаа юм уу? Тий. Хамын ундаа. Надад ундаа ч хаадаг юу? Аа тийм үү. Ямар ундаа? Одоо хааснаас уу? Ямар ундаа? Амаа дийс битүү байгаа дээ. Шөнийн хэлдгэр ундааны дэд юу гэдэг вэ? Манай эгүүстүүд бол нэг онгоо өдөөс ярих гэж хэрэггүй шүү дээ. Өөрөө ингээд дотроос гарч ирээд байдаг. Миний юм шиг хаанаага надад нэг юм байгаа шүү дээ. Өөрөө өвгний юм ярьдаг юм. Гөө явна. Явна хоёр. Тийм шак огч тавьсан өвгний нэг. Дээгүүр хоёр онгоц цөнгөлөр нэг манай эгүүрийн өвгөн харж ирсэн аа. Хараад нэлээд удаан зогсчихсэн. Энэ баруун талынх нь онгоц нь арай их утаатай байх юм. Энэ койлц нь удцсан юм шүү гэдэг. Тэгээ манай эгүүрийнхөө өөртөө нэг санаа дарга тэгж ирсэн хэрэг. Яа тэр цаанаас гарч ирэхдээ нарийн утаатай явж байна. Яг энэний дээгүүр ирэхлээр мэдээж
их болж харагдлаг яг. Тэгээ ийшээ нарийсаад явсан чинь. Хоёр эмгүү хоёр яаж ирсэн. Тэндээс эрэхтэй нарийнхаа одоос энд амар бүгдэн болоод энд жоохон өгсөр байхаа гэж байна. Өгсөр За тэгвэл нэрийг хэлэхгүй. За энэ хэсэг бол бас нэг голын зүтгэлэн ирж нийлж байна. За энэ бол энэ хавийн нутгийн маш алдартай загастай газар. Зарим газраараа гараар авахар шахуу байдаг. Тийм алдартай загастай газар манай юм хөөрхөн жижигхэн ширүү урсгалтай гол ийшээ нийлж урсч орж ирдэг. За ингээл манайхан оройныгоо хоолны загсыг цуглуулах гал үзэж тарж байна да. Ямар ч хэлсэн нэлээд олныг тавьсан, бас нэлээд олныг барьсан. Намайг харин хацардах гэж байна уу? Ян гэрдэх зүрх. Ингээд хоол хайн чинь энэ араш том удаа жолоо. Дахиад Түггүй ийшээ юусэн явчих юм шиг. Эгийн голыг уруудаад сайхан ингээд заваар. Гэхдээ энэ завны онцлог бол одоо мотор байхгүй, дуу чимээ байхгүй. Яг л голынхаа урсгалын хурдаар ингээд явж байна. Голын урсгалын хурд бол нэг цагт нэг яг ингээд явхад бол одоо энэ голын урсгалын хурд бол цагт нэг 6-аас 7 км юм байна дунджаар. Явган хүнээс арай жаахан 1-2 км-ээр илүү явах юм байна цагт. За энэ аяллыг хийх болсон гол зорилго өвөл бид нар бас энэ даян дээр ирж даян дээрх агуу гэрж үзсэн. Тэгээд энэ хавийн байгалийн гайхамшигыг хараад тэгээд намар сайхан модод ингээд сайхан шарлаад ийм намрын сайхан налгаар өдөр ирж энэ эгүүрийн голоор аялнаа. Энэ сайхан голоор ингэж заваар урсаж аялъя гэж ингэж бид нар ярьсан. Тэгээ өнөөдөр харин бас одоо Отгогийн группийг хамт ирсэн их сайхан юм боллоо. Энийг бас их олон хүмүүст үзүүлж монголчууд өдөр ирнэ Монгол орныхаа байгалийн сайн сайхныг сайхан биширч дээр нь энийг хайрлж хамгаалж элдв хог новш хаяхгүй байгалаа одоо хайрлж хамгаалж явах ёстой шүү гэдгийг дахин хэлье. Ер нь бас дээр нь энд энэ хавруу ирдэг хүмүүс бол тийм загасны хоббитэй хүмүүс, загас барих дуртай хүмүүс их ирдэг юм байлаа. За манай баг бол бас загасны талаар жаахан муухан мэдлэг муутай баг. Гол нь бол байгалийнхаа сайхныг бишрээд одоо энэ гол дээр ийм хурдтай, ийм нам гүм заваар одоо ингээ 3-4 цаг урсаад магадгүй өдөржингөө урсна гэдэг бол энэс илүү тийм сайхан зүйл одоо тайвшрал хариуцлах их олон юм байхгүй хаа гэж ингэж би бодож байна. Энэ нэвтрүүлгийн ач холбогдсон сайд ийм байгаа байхгүй. Одоо энэ шинэ үеийн залуучууд чинь Икорон гэхээр Улаанбаатар гэж ойлгоод байна. Ааха. Икорон гэхээр машин тэмдэг юм уу? Энэ хотын гудамж ч юм уу харж байгаа дөрөв ханаа гэж ойлгоод байна. Хэд юм бэ? Тэгэхээр энэ нэвтрүүлгийн гол ач холбогдол болохоор бид нар Икорон гэхээр Икорон гэж бид нар юугаар бахах хэвтэй юм бэ? Юуг харж үзэх хэвтэй юм бэ? Ямар улсад төрсөн юм бэ? Ямар байгалийн дунд, ямар үлсэлтэн дунд төрсөн юм бэ гэдгийг залуучууд харуулах гэж чигээд байгаа байхгүй.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Ер нь жил болгоо ингээд аялал гэдэг хамгийн гол нь дондтгийм байна л да. Би сая тайгаар нэг 20 хэд хоног явахдаа за жил болгоо морин аялалтаа заавал явж ийж үнэхээр гоё юм байна гэж бодоод явсан. Одоо энэ дээр суунгуудаа жил болгоо ус аялалд явж үнэхээр гоё юм байна гэж бодоод явж байна. Бас үнэхээр сайхан санагддаг юм байна. Дайн дээрхийн зам гэж ярьж байгаа. За хааваас Бээжингээс наашгаа чиглэсэн дайн дээрхийн агууд чиглэсэн мөргөлчд наашгаа цовдгоос ном цохолдроос гардаг. Энэ хавч нөгөө ногоонууд нь ламын нутгаж ирсэн нутаг гэж ярьж байгаа. За тэгээд утааг өмнөд хааваас энэ утааг өмнөд очиж мөргөхөд хараалхын дайн дээрхэд нэг ирээд мөргөчөд одоо энерги хүчин чадал нь ижлэхэн байдаг гэж бас ярьдаг. Ном цохолдроос их гардаг. За сайхан нутаг юм аа бас. Намрын улнаа бугын урамт хийх таасансараа намайг ухаажхийг үзэх гэж ижимэн тавхт наслаарай тий. Тэр шиг буг урамт дуулж чинь камер дээр. За дахиад нэг бугаа дуураал хатгаж. Сая эндээс ингээд хоолоогоор буг урамдуулахаар зориултын юмар буг урамдуулахаар тэгээ цаана ууланд буг урамд тийм байна. Сайхан юм. Бугийн дуу сонсоор эр хүний хэмээс ирдэг гэдэг тий. Тэгээ одоо сайхан хэмээс эргэлээ байгалаа сайхан бугийн дуу сонсоод. За энэ гөр ингээд намрын өнгөл нэг иймэрхүү гайхалтай сайхан. Агаа эргийг авах. Авчих. Энтли олон доорох байгаа. За дахиад харигаатай ширүү усгүй. Энийг нэг орж ирж байна. Энд дээр ч оголцоод яг даагуул ирж байгаа юм шиг. Даагуул гэж байна. За ингэж буугуурмдоо. Болоосод буугуурмд хийсэнсээ л өвч. Ой шүү. Ямар юм уу гэх гэдэг нах юм. Одоо энэ ерөн бүх аяллаа туршдаг хамгийн их кайфтай үе маань. Тийм зовны аялал байла. Үнэхээр кайфтай, үнэхээр үстэн энэс илүү сайхан юм гэж. Энэс л яваач ч гэж байхгүй бах тоо. Ингээд бугын дуу сонсно гэж бодсон бол ингэ. Ван богдос сонсоод тест гоё. Болоо. Тул шат. Захадгүй. Далаггүй энэ тулаач хэрэл. Зүг зүйтэй нэг тулан зүгдэд. Завин тэр чигтээ эргээд. Аюултай юу. Да, авалтар. Моторч нөө. Ёо, за. За ямар ч нэг тулны зураг авах гэсэн боловч тул мултлаад явчлаа сайх. Моторч. За бид яг тэгсгэл байлаа. Хит авах яач нөгөө түрүү. Насраа. Оо тэр аа. Том юм тэр үслээд сая доор. Метр 20-той. Метр 20-той гэж. Өө яана мотороо алсаах уу? За тийш зүгээр сэлээ гарчи. Өгдөрөө сайхан бичлэгээ тавиад пүүж яхад харуулахгүй нэг нөхдөд үнсэрэ гэдэг. Оо энэ мангараа гэсэн байна. Тэр юу? За. Одоо мосод тавихгүйсэн боо юм байна. За. Зүтгэд байна. Цаашаа зүтгэд. Тэр зүтгэн л дээ. Том юм. Амаа гоо. Ёо хүрээ. Ий. Моторч тэр яваад гэсэн. Бичлэгээ мангар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Тулны ТV. Яаж аваад Явж нэг юм юугаа өнгөрсөн. За. Тул гэж нэг юм загас. Явж ингээд өнгөрсөн. Байд юм. Явж нь толгооноос
Биднээсээ өнгөрцөн. За тэгээд ийм цоохор толготой биетэй. Мөнгөлөг. Улаан сүлтэй мөнгөлөг арьстай ийм зат тол ууд юм байна. За энэ ингээд амсгалуулаад тавих юм байна. За яваад гисэн. Тэр яваад. Өөр лүчинд яваад. Харагдаж байна. Тийм ээ энд ороо. Яваад суудаж. За ингээд нэг тул барьж яваад тавьж ирэхчээ. Хааны мөрөө. Энэ ардаа 2 гашин гарсан байна. Нэрийн томхоо юм да. Энэ туураных нь мөр. Энэ хоёртлын 2 гашных нь мөрөн. Эндээ юм өчөөтэй. Наас хааны мөрөө. Том юутай юм да. Энэ онжоо тургийн мөр. Энэ согооны мөрөн. Гонжоо юм байна. Аавар нэг юм шул гарчих шүү дээ. Айгуу орч. Эндрийн болон гэдэг нь юм. Энэ тишгийнхний ив модны наадам гэдэг нэг том бүхэн мод үед хадаг мод та. Зарим дээр доллар мод гэж. Доллартай болчих. Доллартай болно гэсэн. Мороо яашаа одоо хоёр үнээс ичээч чи. Ойлгож юу вэ энэ? Ойлгоо. Энэ шин татчихуу да. Сүрхэж шүү дээ. Арай болцсон бид нар. Хайж гэдэг юм бэ эргүүд шүү дээ. Манай завч нь усан дотор толгойн мэдрэмж нь авахгүй бас хаашаа шамаг сэлдэрдэг бас. За арай ингэж мөнсөн мэлтигээд одоо ингэсгээ бид нар буудлаа. Түрүү чин тэнцээ буудалж явах шиг байна. За бид нар ямарсан буудлах гад ганц нэг линок бариад толныхаа бичлэгийг ямарч байсан авцсан. Жижигхэн толны бичлэг авсан. Том толын бол усан дотор нь хараалан гэлөө. Заастаа мангараа битэн байлаа. Сайхан байлаа. Хийг л амтсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Яг зүгээр 50 явах та. Гэж яа. Тэгээд юу идэх юм харамдах юм уу эсвэл би нэг хажигдахад я орон орсон бодсон бодод. Гэж дуурж байгаа. Манай. Тэхэ нөгөө төрсөн тоороо ингэж өгөх байхгүй. Гэж өгөх байхгүй. Ингэ согшоод идэг байхгүй. Төрсөд ихийг олох гэж. Айгаа хурдан шав. Энэ чоны бүрээ. Өнгөрсөн үед бүрдийн урдтай чон сүрэг санах нь очиж жагаад ганцаар явсан. Өлчгөө суужсэн чинь харанхуулаад ирсэн чинь наа тойроо идэв нөгөө эдэн чон чинь. Зүрдэрж ярдрлаа л. Иргэн тойрон гараад юу аашаа чимэн гараад идэв. Хамран мамран дуураа. Тэгм уртанд буугаа яриад жалгуураад гүрчихсэн. Машин дугаараа суусан чинь гээл би тавираад сайхан болоод бадаа юм би. Энэ дээр үе Монгол аргаар хийсэн. Надад цацгаа. Урам юм. Наад нуруу сунгын могод бодвол ийм. Манай аав зааж гисэн юм уу?
Уг нь ойрхон байгаа богино ч хаах айгуу муухай байдсан шүү дээ. Хоол нь хачин дагуулдаг. Хол болохоор л ингэнэ л. Гөрөөс чинь ба загин чинь. Энэ ч бас нэг юу болсон баг. Богино цохоор хаана юу ч болж байна. Зүгээр хаа яг гэхдээ зүгээр хаа ийм юм. Шившүүр. Сордог үл үлээд үлэн чинь. Үлээгээл. Энэ бууны гол мөр сар шүү дээ. Өөний гол дөмбөл зүгээр хашгирчгаар л гараад байдаг шүү дээ. Ингээд үлээгээ чи дуусгах шээ. Тэгэхээр уйл зүйлээ. Хүчээ басахаар ингээд төгсөлт нь гарна. Хүчээ дээш нь Тэр чигээр юу? Тэг яг дээш нь өндөрсгөөд дуусна. Өндөрсгөөд хайчихтаа. Өндөрсгөө буцаад болгодог. Юугаар хийсэн? Энэ угаасаа үйлдвэр их Америк. Тийм үү. Шууд. Юу да Toyota шалаагаар хийсэн шүү дээ. Safari хоол. Баатар бай. Угаасаа машин юу вэ? Намаг нэг фэйсэт тавьсан чи юу юм тоосрогч нь оршуу юм гэсэн чинь. Цааврын гамтал бол нэг хийлгэж авах гэж чадахгүй байгаа гэсэн чинь. Ишин юу вэ? Юус нүсрээ. Ингээ шүл. Энийг шүлрөө орно. Жанаатаа алтар тавьчих. Тостостой ямар амтах вэ? Амтлах гэдэг шээ дараа. Энэ ч болохоор загсны мах ороогүй шүү заяа. Тийм үү? Тэгээ ерөөсөө дан толгооно шил. Хятад бол ингээд та толгоо мүлж хөвчгүй. Хамгийн хүндтэй хүндээ. Манай эгүүр хийчихсэн сорноо. Чөндөө 2 сороо. Яг голынх нь бөндгөр цагааныг яг нөлмаад идэв. Энэ хятад тэрийг нөлмөхгүй. Тэр нүдний цагааны чист булаастаар идэв шүү дээ. Тийм үү? Тэр чинь нэг бол хусчээ. Тэгээ эсвэл тэрийг бид нар хайчихдээ. Яг хатуу чил идэв. Эсвэл яг ганцхан өрхийн дэргүн энэ толгоо. Тийм. За ингээд. Эсвэл ерхий зайдгаас төрийн ажил хийгээд удаан хийгээд ядарсан байлгүй гэдэг. Тэгэхээр одоо ядаргыг нь тайлж өгч. Цаана өдөр тэгээ болдгатаага манай Эрдэнэ булганы багийнхны хүчээр их сайхан өнөөдрийг өнгөрүүллээ. Бид нар эгүүрийн бэлчрээс 3 цаг гаруй усан дээгүүр маш сайхан аялаад ирлээ. Усан дээгүүр аялахад их олон янзын аял байд юм шиг байна. Түрүүн бид нартэй зөрөөд бас мотортой зав явж ялаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар бол ямар ч мотор байхгүй. Яг л усны урсгалаар дуу чимээ анир багтай их сайхан Услыг аялж ирлээ. Эко аялал. Тэгээ жинхэнэ эко аялал. Тэгээ бас аялах хавцад бол манай мутгийн мэрэгчдүүд бол бас шууд ерөөсөө завин дээрээсээ бас сагсаа бариад тэгээ одоо ингээд өнөөрөө хонох болсон чинь ингээд заваараа ээж явах завсраа барьсан загсаа ингээд сайхан шараад идээл энэ үнэхээр дэлхийд байхгүй тийм л одоо сайхан нутаг нуух тийм л сайхан Монгол орн биднэрт байна гэдгийг бас өнөөдөр бид нар манай багийнхан бүгдээрээ яваад хараад үзээд дээр нь бариад хамтлаад үнэхээр багтаж бас шүү тийм сайхан аял болж байна. Ийм одоо сайхан сэтгэл ханамжийг ер нь одоо өөр газраас олохгүй дээ. Бид нар тэгтээ Монголдо бол дэлхийн ханаас ч болохгүй байна. Ер нь Монголдо бол олон газраас үсэнийг болж бол тэрний хамгийн бас нэг гайхамшигтай энэ өнөөдрийн бидний нэгүүрийн гол Эрдэнэ булганы бас энэ одоо манай хүмүүсийн сайхан сэтгэлээс бас энэ болж болно. Монголчуудаас тэр дотроо ялангуяа залуучуудаас юу хүсэж байгаа гэхлээр зүгээр л ингээл Монголынхаа сайхан газар нутгаар аялаад тэр гадаа хоноод яваад эсэн дээр нь хөл нүцгэн гიშгээл усын туулаад ууланд нь гараад зүтгэл ингээл үзээч тэгэхээр л эх орон гэж юу байдгийг тэндээс мэдрэгдэнэ. Би зүгээр ингээд амьдралын нэг жишээ хэлэхэд хүүхдүүдээ бид нар ингээд эх орноо хайрл эх орн сайхан шүү гэхээсээ илүүтэй аль болохоор үлгэрлээд хамт агуулад яваад байвал энэ Монголынхаа энэ сайхан газар нутгаар явсан хүүхэд бол газар нутагт хайртай болд юм шиг. Би бас нэг жишээ хэлэхэд манай нэг охин 3 настай байхад би хар нууран дээр очсон байсан.
Тэр эсэл дээгүүр нь ингээ сайхан хөл нүцгэн бүгдээрээ гэрүүл дээрээ гүгээ явж ирсэн. Манай хүн би засмаар байна гэхэл одоо энэ би засч гэсэн чи ингээ харснаа хүүх ийм гоё эсэн дээр яг би засах юм. Тэр ингээ нөгөө хүүхэд багаасаа ингээ байгальтайгаа харьцсан хүүхэд байгалаа хайрладаг. Ийм л болдго юм байна. Тийм учраас илүү том онд яснаас илүүтэй зүгээр л хараад аялал тэгэл хүүхдүүдээ аваад яваад тэгээ Монголоо таньж мэдээд Монголоо таньж мэдэх тусам Монголоо хайрлах Монголынхаа унган байгалыг хайрлах хамгаалах багтах юм сэтгэл өөр ихгүй төрнөө. Тэрний өнөөдөр бидний бас энэ 3 цаг гаруй усан аяллаас та бүхэнд маш сайхан харагдана. Бид Монголдоо хайртай. Тэр гарчаад дурна. Гарчаад оромдож байгаа болоо эсвэл усан дэрж байгаа юм шүү. Тэгээ цаадахт нэг гэсэн. Ичээс Дороо маань эсвэл нэг дураг авчираа гэдэг шүү. Манай хоёр засны явж таац юм шүү. Хэсэг явжээс гүйжээд оцох дээр худлаа пампан ёо. Тийш яваад байдаг шүү дээ. за буцацаамдаа ингээд үдлэгээ хийж байна. За тэгээ хогоо шатааж байгаа. Хогоо шатаасан чинь хогны одоо хайлмаг үрцүүлдэг юм байна. Тэгээ алтаыг дарга болохоор энэ нүхийг одоо тэнд байгаа энэ хогны үлдэгдлийг шатсан хайлмаг үлдэгдлийг тэнд байгаа нүх рүү хий гэж шаардаж байна. За тэгэхээр ингээд шатчаад тэгээ дараа нь цаашаа энэ үлдэгдэл нь бас нэгэн боловсруулагч байгаа. Тэгээд нөхөнд хийж болдог юм байна. За тэнд тул бариад тулныхаа зургийг авч байна. За за. За үчиж. Ичээ. Да.
энд явж байна. Тэр явж байна. Энэ их том бог байна. Их том богны мөр байна. Энэ согооных нь мөр нэ. Өнгөрсөн шинэ мөр байна. Яагаад тэгэхээр энэ шаврын гасан байдлын мөр их шинэлэг байгаа шүү дээ. А энд бас нэг шон явсан байна энэ. Энэ урж өдрийн мөр ах. Дээдэн жижиг. Шаврынх нь энэ шаврын ширхэг байгаа тийм. Энэ шорооны ширхэг нь харагдаж байгаас. Энэ шинэ байгаа. Энэ хоо ширхэг нь харагдахгүй юм дээдэл дээр одоо юу гэдэг илэгцсэн харагдаж байгаа тийм. Тэгэхээр нэг юм хоёр хоцсон гэсэн үг. Чон явсан байна. Саваа явсан нүг явсан байна. Энэ рүү усан давж идэв юм байл дээ энэ талаасаа. Усуулаа гасан мөр мөн. Ер нь ингээд загсанд явж байгаад ингээд одоо яаж явж байгаа яна янз амтны улбаанууд их харагддаг юм таачиж. Энэ одоо гөрөөсний орооны үед энд гөрөөс байсан юм байна. Бороо байсан юм байна. Энэ хогон мөрсөн бод. Энэ газрыг цавчаад энэ харааныг зөндөө мөрсөн байна. Хоо тэ бэлтгэл хийж байгаа юм шиг байна. Ихин таард юм аа. Ер нь загс өрөөд гол эргээр явж хаад. Зөндөө ер нь амтны ч өөрөө усанд их орж ирдэг. Одоо ялангуяа намар болохоор өвс уурашгаар их цангаддаг. Тэгээд өдөртөө нэг өглөө орой бол баг усанд орж байгаа гэдэг. Тэг замдаад ингэж өөрийнхөө одоо нутгийг тэмдэглэж байгаа тэмдэглэгээ юм шиг байна. За бид нар 2 дахь өдрийн аялалд орж байна. Өдөр жингээ явсан өдөөс хойш орой болтол харах мөрөхийн болтол яваад энд ирсэн байж байгаа. За энэ чи юу гэдэг газар бол Булган аймгийн заах тийм. Их хөлн төдөх газар. Хонсон. За тэгээд өнөөдөр одоо Булган аймгийн Бишиг сумын зөвхөн Бишгийн голоо уруудаад нэгийн голоо уруудаад очих нэ. Дагварч нь бол өстой хачин гой сайхан хонлоо анх удаа гээр гадаа унтаж үзлээ. Өглөө сайхан хэрөө буугаад хүнжил сайхан нойтон болцсон юм чи. Тэгээд дуулах. Хүнжил нойтон бол. Яриаг чи сонирхолтой авч яваа тийм. Тэр оройноос ш намайг шагуулж байгаа. Ярианы сонирхолтой. Аа яа зугаатаа тий. Сайхан явж байна үндсэндээ аюулгүй сайхан болчих. Энэ яагаад хажуудад байгаа. Баярал өнөө шиг. Энэ урд талаар ингэ. Мангар том гурван хат өсөрөө. Энэ өстөө. Доош гүн харагдаж байгаа л. Харагдахгүй л энэ тал. Энд харагдчихэ. Энэ харагдаж байна. Шулуунууд нь харагдаж байна. Бус нь харагдаж. Амар гүнзгэр. Амар юм байна. Энэ бол 10 м байгаах бах тий. Нэгийн голоо уруудаад Булган аймгийн Бишиг сумын нутагт орсон. За тэгээд одоо шархин төдөх газар явж байна. Бас энэ байгалийн хэрэн дойны цогцлбор бол өнөөдөр 2 өдөр анхаад бас тэнгэр муанга муудчих нэг үе явж байсан. Бас янзаа явж тий. Тэнгэр ангаа гоётой. Тэгээд бас нэг сайхан сайдынхаа яриамарыг сонсоод тэгээд хоорондоо бас хөгжилтөө их гоё аялал болт юм байна. Ер нь хүн бол төсөлт энэ заавал нэг удаа үзмээр тусаа хэллэг. Та ер нь сэтгэл санаа ямар шүү дээ. Сайн. Тэр гайгүй явж байгаа юм шүү дээ. Сайхан. Шинэ өнгөл их сурцгааж байна да. Шинэ өнгөө их гаргаж байна. Хамаагүй нууц задруулсан шүү. Бидний Араа эдгээр л авах янз юм аа. ээж нь ямар Ээж нь ямар тийм юм бэ? Би өөр төгсөөлөд ерөөсөө яг л хатан маа болох юм уу хөргөө болох юм. аав нь бол шүү дээ. Апостол байсан байж гэж. Айшингаар ээж нэг арайх гэж нэг нааш нь болгоо.
Өглөө эрт тусаад Алдуугийн сайд тэр өндөр харагдж байгаа уул руу өглөө би майхан дотроо унтаад байгаа юм байх гэдэг 7-8 өнгөрөөд сэрээд унтж байгаа юм байх гэж утсан чи харин өөр өглөө 5-6 цагт босоод тэр уулын орой руу явсан байсан. Тэгээд Анх шатны удаа ч үгүй алах гэдэг. Дарга номер дэлхийн номер 1 загч нэгээс даалгах гэж. Харин чихэн хаа явуулдаг. Нөт яа чоо. Aga orkas öğrenirsin. Айдас ахын бодлоо. Сайн өвчрлээ. Айдал big like. Сайхан айдууллаа. Сайхан байна. Сайхан заваар амсна. 40 км явлаа тэгээд. Сайхан байна. Намрын сайхан орчихсан. Иргэдээ бас айл гэдэг сайхан юм байна. За нэг 2 хоног сайхан аялаад ирлээ. Тэгээд бас хүний хувь тохиол гэж байна. Монгол Улсын ерөнхийсэд арвын алтуу явгаатай. Өмнөхөө өдөрлөгтэй. Тэгээд бодгоо сайхан яваад ирлээ. Энэ аяллаас одоо бас зөв спорт аял экстрем аяллыг одоо анхааруул манай монголчууд гоё кайф авах юм байна гэдэг бас хэлээ. Тэгээд түүнээс гадна одоо манай эрдэмтэд докторууд, оюутнууд бүгд нэг байгалийн гам шиг эрсдэл энэ зөвлөлтийн талаар тэгээд техник технологийн дэвшлээс дэлхийн нийтэд энэ орон эх орноо яаж хамгаалах уу, хайрлах уу гэсэн сэтгэлийг ярьдаг болсон энэ үед би нэг ганц зүйлийг хэлэх гээд байгаа юм. Бид нар яг тэрнийг хайрлахаас өмнө өөрсдөө амьд үлдэхийн тулд бид нар өөрсдөө байгалаа хайрлахаар болсон байна гэдгийг би та бүхэнд дахин хэлмээр байна. Энэчлийн намар манай нутгийн энэ байгалийн үзэгсэнд бүрдсэн энэ сайхан нутгийн сайхан намар болж байна. Тэгээ ямар ч амжилттай сайхан аялаад ирлээ. Тэгээ 2 хоног сайхан аялж агаад ирлээ. Тэгээд ерөнхийдөө залуучуудыг бас их орноо таньж мэд тэгээ аял төлтөө хайрлах тийм сэтгэл болно гэж